Йоо. За мэдээлгээд амар сүртэй байж эхэлж та. Тэгээд эн чи юу ярих гэж байгаа юм гот ер нь юу хийх гэж байна? Юу хэрэгтэй байна? Тэгээд танаас бас хүсэх юм юу байна? Тэдрийг хэлэх гэж байна. За хамгийн түрүүнд хэлэхэд бол те ер нь бол мань бараг сүүлийн жил орчим ер нь бол их олигтой ажилласангүй. Тэгээд энэ жилийн ер нь бол сүүлийн хагас буюу одоо энэ 2025 оны сүүлдэн тийшгэн батгаж байна. Та нар энэ бичлэгийг ер нь бол үзснээр бараг сарын дараа санахгүй бах. Сарын дараа төслөл шал ондоолцсон байна. За хамгийн түрүүнд хайж байгаа юм болонгот эдитер байна. За эдитерээс өмнө бол ингээд харуулхад бол те надад бол те үл хөдлөх хөрөг шиг юм бол хөрөнгө байна. За тэд нар юу вэ те энэ ч надад суугууд байна. Кик дээр сууг байна. YouTube-ийн сууг байна. Gaming сууг байна. React сууг байна. Facebook page байна. TikTok, Instagram те бүх юмнууд байгаа байхгүй. Одоо энийг амжилуулах гингүүд те хамгийн түрүүнд хэрэгтэй болгоод эдитер хэрэгтэй байхгүй. Тэгээ ер нь бол надад гэлтгүй ер нь бол бүх YouTube-рууд одоо эдитер хэрэгтэй. Одоо жишээ нь одоо Мяо байна те Мяо. За Чинзо Gaming. За магадгүй хорлоо. Тэ жишээ нь бас дээрээс нь одоо яадын ч юм уу те. Эдгээр бол бүгд эдитер хэрэгтэй байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээ хэрвээ чи эдитер байх юм бол ерөөхдөө чамд бол мөнгө олох боломж байна. Чамд ер нь бол тийм Premiere Pro ч юм уу тиймэрхүү програм одоо за эсвэл одоо Sony амралт эхэлж байгаа оюутан сурагч залуучууд байвал ерөөхдөө бол өөрөө сураад тэгээд ажлыг юу бол чамд ажиллах боломж бол байна. Ер нь бол YouTube-рууд бол те ер нь бол эдитерүүдээ бол нэг бичлэгний 30-аас магадгүй 100 мянга хүртэл бол одоо төгрөгөөр цалинжуулж байгаа. Нэг гин бичлэгний шүү. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэнгүүт те нэг бичлэг чи одоо нэг хүний нэг одоо стримерийн чи видеог эдитлээ стример чихгүй YouTube-ийн видеог чи эдитлээд гаргахад нэг ойролцоогоор 2-4 цаг зарцууллаа. Чи бүтэн цагийн ажлыг харах юм бол те өдөрт 2 юм уу 3 хүний видео гаргаж болно. За дундаж үнээр бодох юм бол ер нь бол манийх нь мэддэг одоо найзууд стримерүүд бол те за 50,000 төгрөгөөр чи салинжуулж байгаа. Тэгээ өдөр чи 3 видео гаргах ер нь бол хангалттай боломж бол байгаа. Би болоод юу гэдэг эдитерүүдээ мэднэ манай эдитер бол тэгээ өдөрт олон видео гаргаж ирсэн үе байгаа. Тэгээ одоо маний чинь ганц эдитер болонгууд Лейсус Барса та нар бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ Барса Мондо гэхдээ Барса даахгүй байхгүй. Яг л Барса над дээр эдитер хийж гин, Чинзо Гейминг дээр эдитер хийж гин, Мяо дээр эдитер хийж гин. Тэгээ тэрнээс гадна юу гэдэг Мяо ч 3-4 сувгтай, Ван ч 3-4 сувгтай, тэгээ Чинзаахс 3-4 сувгтай бүгднийг нийгээд ингээд наан цаана амжихгүй байхгүй. Тэнгүүд дараагийн хүн чи байж болохгүй. Дараагийн хүн чи Лейсус, дараагийн Лейсус чи байж болохгүй. Тэнгүүд чамд бол юу гэдэг ер нь бол одоогийн байдлаар бол миний мэдээр бол Барса бол сарын бол тэ 5-аас 4-өөс нэг 10 сая хүртэл бол орлоготой байх боломжтой. За зүгээр л дунджаар бодох юм бол тэ нэг видеог 50-аар эдитлээ 3 өдөрт 3 видео гаргалаа. Сардаа 30 өдөр 30 өдөрт чи ажиллаа заяа. Үнэхээр тэ чи үнэхээр грайнд хийдэг бачкол. Тэгэх юм бол чиний цалин 4 сая 500. Тэгээ нэмэлтээр одоо юу гэдэг Барса Мондог болохоор надаас илүү цалин авдаг, Мяогоос илүү цалин авдаг, Чинзаахаас илүү цалин авдаг. Тэгэхээр бид чи Мондог байх юм бол энэс илүү авах цалин авах боломжтой. Сая бол 50,000 ч бол зур чиний авч болох дундаж цалин байна хэлж байгаа шүү. Тэгэхээр шол юу тий заримдаа бид нар чи хоорондоо бас эдитэрээ булаацалдаад тэгээ 100k хүртэл цалингаар салинжуулсан үе байхгүй. Энэ тоо ер нь бол дообод ч болно. За тэрнээс гадна ч үнэхээр Мондог ажиллах юм бол тэгээ түрүүн хэлсэн манд нь одоо иймэрхүү суугууд байна. Тэгээ TikTok одоо энэ Instagram дээр ингээд reel орж байгаа сте. Эний чинь бас л ингээл одоо энэ хүмүүс чинь эдитерээр цалинжуулж хийлгэн штэ. Яг уу reel-ний цалин тэгээ TikTok-ийн цалин үнэлгээ болонгод хамаагүй бага байгаа. Ягаад гэвэл тэ утсан дээрээ хүүхдүүд хийж болж байгаа болохоор үнэлгээ арай бага байгаа. Гэхдээ энэ reel-ийг бол тэ клип нь хэрвээ бэлэн байх юм бол reel-ийг хийх шиг ер нь бол амарх юм байхгүй. Юу гэвэл тэ босоогоор нь болгоод тэ дээр нь дүрцийн нөгөн доотлолт нь дэлгэцийн нөгөн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар үзэгчийн одоо анхаарал татах юм аа тэгээд дунд нь сабтайтл оруулаад чи 20 минутын дотор 20k хийж болох байхгүй юу. Одоо рилний үнэ бол миний мэдж байгаагаар бол манайд болонгууд 10-аас 20k-аар авч байгаа. Магадгүй зарим тэ зөвхөн рилээрээ амьдралаа болгодог хүмүүс бол бас тэрнээс үнэтэйгээр ч авч иж магадгүй тэрийг нь бол одоо манайд бол мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдж байгаагаар болонгууд 10-аас 20k-аар бол ер нь бол энэ рилнүүдийг авч байгаа. Энийг бол
одоо хүүхдүүд утсан дээрээ эдитэлтэй. Одоо одоо энэ сая гарангийн одоо үзэлттэй байгаа рилийг болонгууд би бол нэгийг 10k авлаа 20k авсан санагдаж байна. Ихээгээд одоо Instagram дээр залуу хийжсэн. Тэгээд бас өөр мэдхээр бас нөгөө юунууд байдэн штэ. Нөгөө пэйжнүүд байдэн штэ. Янз янзын одоо энэ хардах сэтгэл тэгээд сонин сайхан чи юу гэдэг. Заавал миний Instagram-аар гихгүй өөрөө ингээд пэйж нээгээд бус YouTube-руудын клипүүтэй одоо энэ хард сэтгэлгээд одоо энэ одоо улс төрийн тэгээ шийт хүртэл явж байгаа байхгүй. Тэгээд ингэсэн эрг мэрэг үзэмүүдээ өөрөө эдитлээ чи үнэхээр чаддаг болчвол чи өөрөө ингээд пэйж хөгжүүлээд мөнгө олоод явах ч боломж байгаа. Тэгээ ер нь бол эдитер байх юм бол чи бол тэгээ Монголд бол тэгээ ямар ч хүнээс хангалттай хэмжээний цалиндаа орлоготой болох боломж байгаа. Тэгээд чи зөвхөн надад ажиллаа гэхэд л тэгээ ер нь бол 4 сая орчим төгрөгийн цалин авах боломж байгаа. Окей. Тэгээ ер нь бол над руу энэний бичлэгийг үзээд нэлээд олон холбогдох бах. Тэгээд та нарыг би бүгд найзууд руу холбоод өгсөн ч асуудал байхгүй. Окей. За тийм байна. За эхний яаж байгаа юм бол эдитер. За дараагийн яаж байгаа юм болонгууд хүсэж байгаа юм болонгууд үзэгчдээс юм уумаар байна. Клип хийгээд өгөөч. Одоо яг одоо манай одонгууд киктер амар стрим хийж байгаа л да. За киктер яга стрим хийж байгаа шалтгааны бол удахгүй ярина. За одоо ингээд клип хийгээд өчөж байна. Одоо ингээд клипүүд байна. Вау. Ийм клип байх юм бол нөгөө shorts edit, reel edit хийж байгаа эдитрүүд чинь тэр чинь reel болоход амраахгүй юу? Бүүм. Базраа бид нарын дарамт шахалтыг тэсэлгүй сургуулаас гарч. За одоо ингээд reel байна. Тэгэл энийг чинь ингээ эдитер чинь зүгээр утсан дээр татаж аваад утсан дээрээ тэгээ юу гэдгийг одоо юу гэдүүлээ CapCut дээр эдитлээл reel болгочих болох байхгүй юу? Тийм болохоор тэгээд тэрийг нь буцаага чи үзэн штэ. Тийм болохоор тэгээ одоо хэрвээ одоо kick дээр үзэж явах юм бол одоо Ctrl Alt X гэдэг төвшлөрөөд өглөө. Энэ доор клип гэж төвшлөр байгаа штэ. Тэгэл ингээ 30 секундээс минутаар ингээд клиплээд авчих. Тэгээ YouTube дээр ингээд стрим үзчихлээ. YouTube дээр стрим үзэж явах юм бол энэ доор чинь ялгаагүй клип гэдэг төвшлөр байгаа. Тэгэл чи ингээл клиплч. Тэгэл чи одоо ямар нэгэн сошиал медиа энэ дээр постлаа те рекламууд авах шаардлага байхгүй зүгээр л эний чинь одонгууд энэ паблик харагдаж байгаа хэсгээсээ хараад эдитрүүж татаж аваад клиплчих вэ? Видео болгочих واخгүй. Тэгээ тэрийн чи үзэх болохоор чиний контентийг бэлдчих гээд байгаа واخгүй. Тийм болохоор please клип. Тэгээд дараагийн гууж байгаа юм болонгууд мань Telegram нээсэн. Тэгээд Telegram нээсэн. Тэгээд Telegram дээр болонгууд мань ингээд CTS борсон за мань линкийг доор нь үлдээч. За тэгээд иймэрхүү Telegram нээсэн. Тэгээд Telegram нээсэн шалтгаан болонгууд мань ингээд стримтэй үедээ болонгууд үзэгчтэйгээ шууд ярьж байгаа. Тэгээд стримгүй өдөртэй мань ингээд ханаа түрээсээ халуурангуудаа тэгээ мань халуунтай стрим хийж чадахгүй нэ гэд хэлэхгүйгүүд тэгээ та нарыг Discord хадгүй штэ. Тэгээд Discord-оор бичихгүй тэгээ Telegram байх юм бол юу гэдэг ингээд стримгүй үедээ хоорондоо харилцаа холбоо юу гэдэг тогтоох зорилготой нэг тийм Telegram нээсэн байхгүй. Тийш орж болно. Тэгээ тэрэн дотор одоогонгууд групп чат шиг ингээд явчихдаг. Тэгээ Facebook дээр стрим хийдэг баталтай топ фэнүүдийн групп чат нэ гэдэг шиг ер нь бол тэр групп чат чинь бэлэн байгаа. Тийм учраас тэр дотор ороод хоорондоо ярьж болно. Эсвэл тэгээ нөгөө клипнуудаа би лүгөө явуулаад те ийм клип байна чи эдитлэх үү те энэ Telegram дотор болонгууд одоо ингээд reel эдитлж үзэх гээд одоо хоёр хүн жишээ нь өнөөдөр нам удаж байхад клипнүүдээ хоорондоо солилцоод ярилцсан байгаа байхгүй. Тэгээ тэрнээс гадна одоо бас одоо мань одоо кикээс олж байгаа мөнгө зөнгөө одоо Telegram дээр шулуухан яриад одоо мань юм байна хэдүүлээ гоё шүү те ер нь бол ийм зүйлсээ Telegram нээсэ. Тэгээ Telegram руу ороо. За дараагийнх нь энэ манийхэн кик хаяг. За та нар одоо манай одоо мэдж байгаа бол тэ CTS live дээр манай стримийг ерөнхийдөө 4 сар л болж байгаа. Хамгийн сүүл 4 сарын өмнө стрим хийсэн. Тэгээд 3 сарын өмнө 3 стрим хийгээд тэгээд Aisha SPD стримийн орой 2 сарын өмнө юм байлээ. Тэгээд өчтөр байна болонгууд нэг стрим хийсэн. Тэгээд ер нь бол энэ хугацаанд болонгууд энэ чаналыг дагдаг хүмүүс нь болонгууд ер нь CTS ер нь бол хэстэй гэж бодож байгаа. Гэхдээ яг үндэ мань кик дээр хэдий стрим хийсэн юм бэ?
Ямар ч өдөр алгасахгүй стрим байсан. 15 цаг юм, 2 өдөр юм, 3, 4, 5, 6, 7 оны юм, 7 оны юм те. Энд ч одоо зөвхөн сүүлийн сарын стрим харагдаж байна. Ер нь бол мэдхгүй байна. Би одоо киктэр одоо ер нь баг өдөр алгасахгүй л стрим хийж байгаа. Яагаад гэвэл энэ чи юу гэдэг. Main channel дээр хийх гүнүүд те. Мань ямар нэгэн байдлаар нэг юм креатив байх хэрэгтэй те. Эсвэл юу гэдэг нэг юм 8-аас 80 насны эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу үзэхээр контент гарах. Контент одоо лайв стримийг CTS live дээр хийн. Тэгээд CTS gaming дээр болонгууд тэ мань болонгууд ер нь бол хөвчлэн одоо CS-ийн контентоор дагнаж байгаа. Тэгээд мань өөр юм хиймээр байвал кик дээр хийгээд байгаа байхгүй. Тэ мань одоо жишээ нь ингээд drastic тоглоомыг бүтэн сарж ивж байгаа байхгүй. Тэгэхэд бол энэ ч байгаа. Тэгээд SQL зүгээр л тэгээд chess тогломоор байгаа ч юм уу. SQL хуучин тэ мань ингээд тэ стрим хийж эхэлж байхдаа нэг ганцаардмал тэгээд үнтэй харилцаа холбоо тогтоохын тулд стрим хийж эхэлж байсан тэ. Тэр юм байна санд шүү дээ. Мань ингээд тэ хүн үздэг имэйл хийгээд хүн үздэггүй юм болохоор нөгөө хийхгүй байж чадахгүй байхгүй. Мань ингээд бас ингээд төрөл тоглож байгаа бас стрим иймэр байгаа тэрийгэ мань энэ хийж байгаа байхгүй. Тэгээ та нар хантай цуг баймаар авал кихтэр үзэж болно. Эсвэл зүгээр л илүү их контент үзмээр байвал кихтэр хийж байгаа. За тэгээ бас кихтэрийг зөндөө өөр шалтгаан байгаа. Тэр нь болонгууд энэ байна. YouTube болонгууд реклам гардгүй та нар мэдж байгаа. Тэгээ ер нь бол та нар гадаад стримрүүд YouTube дээр стрим хийхдээ ер нь бол баг нэлээ мөнгө болдог зөө. Тэрний талаар та нар бичлэг үзэж болно. Жишээ нь одоо хэний бичлэг байдэн штэ. Юу төлөө? Moist critical. Стрим моныг болтно. Энэ. Actual Тэгээ хам болонгууд одоо ингээд 4 цагийн стрим хийснээр $84,000 болсон. За яг энэ болонгууд тэгээ маш том одоо 16 сая сабтай одоо ютубер те стрим хийгээд тэгээд хамгийн их болж исэн 84,000 байна. Окей. Тэгээ манайд тийм байдгүй штэ. Манайд зөв ютуб дээр бичлэг тавиач мөнгө болдгүй штэ. Тэгсэн чинь болонгууд кик болонгууд үзэлтээс мөнгө тоохгүй. Одоо манай 15 удаа стрим ингүүтээ 400 стрим ингээд $400 олцсон байгаа байхгүй. Энэ одоо юу гэсэн үг вэ? Ингүүт та нарт реклам гарахгүй зав. Тэгсэн мөртлөө Kik гэдэг платформ чинь нөгөө шинэ платформ Twitch-тэй өрсөлдөж байгаа. Тийм учраас Kik дээр стрим хийж байгаа хүмүүс нь мөнгө олох юм бол энэ Kik дээр хүмүүс их стрим хийх юм бол үзэгч дагаж орчин. Тэгэхээр Kik дараа нь мөнгө олно. Тэгээ тийм зарчимтай явдаг бизнес болохоор одоо Kik зүгээр стрим хийснээр төлөө стримийн төлөө стримерүүдээс хэлжүүлдэг байхгүй. Тэгээ одоо ер нь бол мань одонгууд энэ чинь манийх нь орлого шүү та нарт ингэ нээлт тарах гэж байна. Өдрөөлгөн энийг барыг үзэгч нартай нуудлыг харуулж байгаа. Одоо жишээ нь мань өчтөрийн стрим хийсэн $51,166-ыг мань 775 цаг стрим хийгээд мань 1 цаг стрим хийхдээ $6.6 олсон байна. Энэ бол айжмар гүйсэн зөө. Ер нь бол Эден Росс гэдэг одоо Kik-ийн одоо хувьцаа эзэмшиж хамгийн том стример бол 1 цаг стрим хийхдээ 1 цаг стрим хийхдээ биш. Нэг удаа 2 цагийн стрим хийхэд $20,000 болж байгаа. За жишээ нь одоо Монгол Kik дээр удаа стрим хийж байгаа Myo гэдэг одоо манай найз нь шүү дээ. Myo олонгуутай цагт нэг цаг стрим хийхдээ ер нь ойролцоогоор $20 олж болж байгааг харуулж байгаа байхгүй. Myo савтаа зоёр хийхэд бол тэгэхээр ерөөдөө та нар ийшээ Kik дээр орж ирээд идэвхтэй үзэх юм бол энэ орлого нэмэгдэж явж байгаа. Тэгээд мань бол 2-7 оны өмнө ихэд ер нь бол цагт $3 олж исэн бол одоо үзэгч татаад эхлэнгүүт $6.6 болдог болсон байна. Тэгээд нэг сарын дараа ихэд бол цагийн $20 болдог болсон. Тэгээд зүгээр л мань буюу одоо Монгол стримерүүд нэг өдөр стрим хийгээл $100 болдог. Тэгээд ямар ч реклам сурчлагын спонсор гихгүйгээр зүгээр л нэг $1,000-2,000 олох боломжтой зах зээл энэ байгаа. Тийм учраас ер нь бол одоо манай найзууд мань дээр ер нь бол та нарыг Kik руу ороод ирээч гэж хууж байгаа. За эсэргээрээ бас та нар орж ирээд бас юу авах юм бэ? Тэ? Тиймэрхүү юм бас хүсэж байгаа. Мэдээж бас нэг та нарыг ямар ч хүн одоо реклам хийгээд зар сурчлагаа хийхдээ ингээд буцаад та нарт үзэгч нартай хэрэглэгч нартай юм үзэн штэ. За мань олонгууд ийм хийж байна. За одоо Kik дээр чи зүгээр үзэхдээ ингээд channel point гэдэг юм өгдөг байхгүй. Зүгээр л одоо Kik-ийн нэг стрим оруулангууд 5 минут үзэхэд 10 channel point авна. За жишээ нь ийшээ ороод харъя.
За би дөнгөсөө ингээ 10 point авчиж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ channel pointer юм хийж болдог. Одоо энэ Demi Sax-ыг одоо энэ стример болонгууд channel pointer одоо follow back on Twitter ч юм уу те. Иймэрхүү юм байна. За манийх нь одоо channel pointer юу авч болох вэ гэнэ те. Чат ч уншихгүй чата тодруулж болно. Тодоор одоо чат харуулж байна. Одоо жишээ нь одоо Charities би аяж байгаа дагуулъя гэд. Одоо энэ highlight message энэ явуулсан байна. За өөр хамгийн juicy сонирхолтой юмнууд нь те зүрж сая channel point цуглуулад сая төгрөг надаас аваа. 100,000 channel point цуглуулад 100,000 төгрөг ав. Тэ одоо болонгууд энэний үн өсөж байгаа. Өчтөр болонгууд 4 хүн 30,000 channel point цуглуулад намайг надаар Instagram дээр дагуулсан ч юм уу. Иймэрхүү одоо гоё юмнууд байна. Модератор зүгээр л үзснийхаа төлөө чи авч болох юмнууд энэ ч зөндөө байгаа. Тэгээ энийг энэ чи юу оруулахыг чи саналаа бичиж болно. Ер нь бол бид нар дахиад өөр юм оролцсон 10 сая channel point цуглуулах юм бол мань silver play button өгнө гэд амлцсан байгаа. Одоо тэрийг харин байлах уу үгүй юу яг шийдээгүй байна. Ямар ч хэлсэн энэ яг өчтөр одоо санаанд орж ирээ. Тэгээд silver play button-ыг 9,999,000 point-оор авбал өгнө гэд. Иймэрхүү ер нь бол зөндөө олно бонус зүгээр үзснийхаа төлөө авах юмуд бол байна. Окей. За тийм байна. Өөр хэлэх юм чинь. За өөр тэгээд ер нь бол ингээл боллоо. Тэгээд эдрийг хэлэх гэсэн одоо амар ингийн штэ. Одоо тэгээд энэ бичлэг одоо ямар ч edit байхгүй маань ингээ эдитер маань байгаа л да. Даанч эдитер маань завгүй. Тэгээд дараагийн эдитерээ хайгаад энэ бичлэгийг хэлчихсэн. Тэгээд тэрнээс гадна юу гэдэг ерөнхий одоо эдитер ороод ирнэ. Тэгээд мань өөрөө ажиллана. Тэгээд ер нь бол манийх нь энэ тэгэхээр сувгууд тэгээд CTS Live, CTS Gaming, тэгээд CTS Reacts, тэгээд CTS Facebook page, тэгээд CTS Streams, Kick, тэгээд TikTok, Instagram ер нь л контентээр тасрахгүй явсан гэсэн. Тэгээд тийм болохоор бүгдийг ямар ч гэсэн ороод даагаарай. Тэгээд энийг л үсэх гэсэн. Хараа баярлаа. Тэгээд нэрээ бас эдитер авмаар байгаа. Энэ бичлэгийг үзэж байгаа. Тэгээд эдитер авмаар байгаа. YouTuber те стример найзууд манай байл мэлэг очихгүй. Ер нь бол мэлж зөндөл холбогдох гэж найж. За бай. Баярлаа.